За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ уулзаагүй үнэхээр удсан байна. Хэдэн жил болсон юм бэ? Хэдэн сар өдөр биш хэдэн жил болсон байна. Ингээ буцаад миний бичлэг тавтаа морил. За тэгээ болсон явдлаа ярихаар шийдсэн байгаа. Саяхан нэг би баримтат кино үзсэн. Тэр бол цуврал баримтат кино. Гэр бүлийн харилцаа, хосуудын харилцаанаас үүдсэн хэмтэрийн талаар ярьдаг юм баримтат кино байгаа. Тэгээд тэрийг ер нь цуврал болгоод ярих гэж бодож байна. За тэгээ эхний эрэхтэй шууд оръё. Тэгээ энэ хэрэг 1986 онд Жоан Бет гэдэг нэртэй 47 настай эмэгтэй тохиолдсон явдал. Жоан Бет бол буудлын цэвэрлэгийн дарга хийдэг. За хамт олон найз нөхөд гэр бүлийнхэн бол тэр хүнийг тодорхойлохдоо маш гоё бие авч явдаг. Байнгын ус гэцэг нүүр хамаа гоё янзлцсан, гоё хувцалцсан байдаг. Хизээч Бетийг тийм муухай явж байгааг нь хараагүй гэж дүгндэг. За зан характерын хувьд болохоор нэлийн тийм чанга босс. Гэхдээ зөөлөндөө зөөлөн ажилчтай айгүй урамшуулж шагнадаг, баяр ёслолоор бэлэг өгдөг. За охин нь бол хэлэхдээ манай ээж маш тийм эмх цэгцтэй. Заримдаа жоохон хитэрчгээд байдаг. Айгүй эмх цэгцтэй. За тэгээд нүрэ будтай ямар хичнээн юм бай. Гоё байн өндөр өсгийтэй хотол өмсдөг. Жоан бол ирэхдээ нэг тийм химсэг, ганхан хатагтай байсан байгаа. Жоан нөхрөөсөө салаад ерөөсөө удаагүй ганцхан жилийн дараа Дональд гэдэг нэртэй хүнтэй суудаг. Дональд бол ажилгүй ерөөхдөө ингээд гэртээ байдаг. Жоаныг гэртээ ороод ирэхэд нь дандаа зурагт үтцсэн, хажуудаа нэг 2-3 пивний шил ингээд тавьчихсан, пив ууцсан ийм зурагтай л ухтдаг Жоаныг. Жоан бол энд нь цаагаараа мэдээж урамгүй шууд л чи ажил олж хий гэж хэлэхгүй ч гэсэн дотроо л мэдээж айгүй урамгүй байдаг байсан. Үүнийг найз нөхөд болон эргэн тойрны хүмүүстэй хэлдэг байсан гэж байгаа. За Жоан цэвэрлэгээний дарга тэгээд нэлийн тийм биелэгчүү мөнгөтэй тийм эмэгтэй. Тийм учраас маш гоё тасаг хаусанд амьдардаг гэрийн үйлчлэгчтэй. Жоан ажлын шаардлага бас айгүй өндөртэй учраас зарим тохиолдолд цэвэрлэгээ дутуу хийсэн тий шаардлага гүйцэтгэл хангалтайгүй ажилтныг бол маш хатуу загнадаг байсан. За нэгin эмэгтэйг айгүй загнадаг. Тэгээд тэрнээсээ болоод хамт ажиллажсэн тэр эмэгтэйтэйгээ маргаан үсгдэг. Нэлийн маргаад Жоан бол хэлсэн байгаа. Дахиж иймэрхүү байдал гарах юм бол би чамайг ажлаас чинь халаа шүү гэж хэлчихсэн байгаамаа. Нэг юм эмэгтэйтэй маргаан үсгэсэн. За Дональд түрээсэндээ гэртээ байдаг, ажилгүй. Тэгэл гэртээ ирэх болгонд л нэг иймэрхүү дүр зурагтай байдаг. Асуусан байгаа чи эзэн ер нь ажил олж хийх гэж байна гэдэнгүүт Дональд юу шилдэг вэ гэхээр за би утахгүй томорноо, би утахгүй баяжнаа, миний шин санаа олцсон байгаа тий миний хайртай жоохон байж гэж хэлдэг. Гэл байнга л тэрийгэл хэлдэг. Хизээч гэхдээ тэр нь амьдрал дээр бэлдэггүй. Ерөөсөө ингээл байнга л гэртээ иждэг. За ерөнхийд нэг үгээр бол эхнэрээрээ тижилгээд байж байгаа гэсэн үг. За нэг өдөр Жоаныг ажил дээрээ ингээд өрөөндөө офис дээрээ байж хат ажлынхан хүмүүс ингээд ажил дээр нэг дотн байдаг ажилтнаа харсан байгаа. Тэгэхэд Жоан нэг юм тэр үед чинь захиа байсан шүү дээ. Захиа ингээд дотор бодлаад уншаад айгүй ингээд инэмсгэлээ нүрэнд нь айгүй гоё аз жаргалтай инэмсгэл доторцсон байжсэн. Тэгээд ажлынхан хүн мэдээж асуусан байгаа. Наа чи хий та яагаад ийм амар ингээд аз жаргалтай энийгээд байгаа ингээд. Би зүгээр энэ манай нэг эрэгтэй найзаад юм аа гэдэг. Гэхдээ эрэгтэй найз биш. Зимэр гэдэг залуутай болцдог. Нөхрөөсөө юу гэдэг гадуур. За тэгээд тэр оройноо Зимэртэй уулздаг. Зимэр бол яг Жоаны эрэгтэй хувилбар. Маш гоё бие авч явдаг. Цэвэрхэн боловсралтай болсон тийм джентльмен залуу. За Жоаныг эрэхтэн те байнга дагуулад ингээд гадуур хоол романтик динер иддэг. Дуртай дарсыг ингээд бэлтгэсэн ингээд бэждэг. Тийм залуутай ингээд гэр бүлээсээ гадуур харилцаатай.
За тийгээд Жоан болохоор гэрээ ингээд нэг удаа одоо цас орчингууд дуудаад гэрээ ирэхэд ингээд засуулдаг, янзлуулдаг. Тэгээд гэрийн янзалдаг тэр нэг цас орчин залуу нь Жоаныг аюу ингээд эрэгтэй хүний нүдэр ингээд хараад жоох өдөөд идэг. Тэрийг найзуудтай ярьжсэн байгаа Жоан. Нэг манай гэрийн гэрт ингээд засвар хийж байгаа тэр залуу нэг ингээд би бүр амар цочоод яасан бэ гэдгсэн ингээд харсан чинь тэр залуу яг ингээд хажууд ингээд зогсож исэн. Тэгээд чиста нэрэ өдөр болгон сайхан харагдах юм аа, дандаа гоё ганган гоё ах юм аа, үзэсгэлэнтэй юм аа гэж одоо хэлсэн. Тэгээ би бүр бацанда таны эхнэр чинь нэрээ удахгүй төрөж байгаа гэдтэй. Эхнэр чинь жирэмсэн гэсэн те гэд асууд. Оо тийм. Манай их тэр үнэхээр жирэмсэн. Бит хоёр бүр хитэн сар одоо тий унтаагүй гэж тэр ярьсан гэж байгаа. Тэр нь мэдээж Жоанд бол айгүй сонсогдсон шүү дээ. Тэгээд за би явлаа гэд явсан маа. За тэгэд Жоан нэг өдөр гэртээ ирсэн чинь хоёр давхард нөхрийнхэн дуунд бас нэг эмэгтэй дуу ингээд хатаад исэн. Дээшээ ороод харсан чинь дотроос нь Жоан өрөөгөө төвчсөн. Гэрийнхээ үйлчлэгч эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ороод бичдэг. Тэрийг нь Жоан одоо сонсоод үүдийг нь балбаад юу болоод байгаа юм бэ? Над үүдээ онгоолгоо бид хоёрын наач байгаа ч мэдчихэж шүү. За тэгээд үүдээ онгоолсон мэдээж гэр үйлчлэгчтэй ингээд завраад бичдэг. Тэгээд шууд Жоан уурлаад гэрийнхэн үйлчлэгчийг яг одоо бүх юм аваад манай гэрээс зайл. Ямар нэгэн ий тогшлог чиний юмнаас үлдсэн байх юм бол би шууд огийн савнд хаяа шүү гэд тэг уурлаад бааны өрөөнд ороод уйлаад иждэг. Тэгээд нөгөө гэрийн үйлчлэгч юмтай нь яваад өгдөг. Нөхөр Доналд нь ингээд өвдөг сөхрөөд надад боломж олгооч үнэхээр уучлаарай. Энэ би биш ээ. Энэ тэр намайг өдөөд исэн. Тэр л намайг одоо стандарт ингээд барыг намайг тэр л хүчтэйсэн. Би яачгүй гэж хэлдэг. За тэгээд хогийн багаз. За тэгээд манай Жоан ч нөр аягүй зөөлөн сэтгэлтэй хүн гэд тэгсэн штэ хатуу ч гэсэн аягүй зөөлөн гэж ярьдаг найз нөхөд гэрүүлийнх нь. Тэгээд Доналдыг уучлаад харилцаагаа авч үлддэг. Тэгээд гисэн ч нөгөө Зимэр гэдэг залуутайгаа өдрөөс өдөрт илүү ингээд жоохон хол байсан бол илүү ойрхон ингээд илүү болцож эхэлдэг. Энэ байн болцоод идэг гэсэн үг штэ. Тэгэхээр ингээд манай энэ Доналд болон Жоан хоёр аль нь л ер нь асуудалтай байгааз. Доналд ч гэсэн асуудалтай, Жоан ч гэсэн ингээд асуудалтай. Жоаны хувьд бол төхөртэй бол ерөнхийдөө айгүй тийм урамгүй. Байнгын л нэг гэртээ ирэхтэн те нэг юм дүр зураг яг адилхан давтаж байгаа ингээл байнга л гэртээ зурагт үзэл би уугаал ингээл зурагт үзэл инээл ханаагаал тэгэл сууждаг. Гэтэл тэ Жоан ямар хөдөлмөрч эмэгтэй байлээ. Маш их ажил хийдэг. Гэртээ ирчээд хүртэл ажлаа үргэлжлүүлээд хийдэг. Тэг гэр орморноо засаж янзлаад байж идэл Доналд ч тэгээд ингээд ихнэр гэрийнх нь үйлчлэгч мөрөлгчтэй хүртэл ингээд яадаг. Тэрнээс болоод ч магадгүй Зимэртэй ойрхон уулздаг байх. Тэг ерөөдөө дараа найзууд нь хэлж байгаа юм л да. Зимэрт ямар нэгэн байдлаар Жоаныг татах нэг тийм байсан л байх. Найзаагаа бол би буруутгахгүй гэж хэлж байгаа. Нэг тийм something to joy те ямар нэгэн тийм Доналдд байхгүй л зүйл Зимэрт байсан байгаамаа. За тэгээд нэг өдөр өглөө 8 цагт цагдаа хэлцээр нэг эрэхтэй манай эхнэр алга болчлаа гэд ороод ирдэг. Маш сандарсан, айсан одоо бүр уйлцсан байдалтай. Хин бэ гэхээр Доналд ингээд орж цагдаа хэлдэг. Өчтөр орой манай эхнэр бид хоёр гэртээ орой хоол идчихэд найзтай уулзна гэд гарчаад одоо хүртэл ирдгүй. Шүн гэртээ ирээгүй. Одоо ингээд өглөөний 8 цаг болж байна. Тэр энэ бол хэвэн биш байна. Тэр хизээч ингэдэггүй. Тэр хизээч юм байдлаа би эхнэрийг маш сайн мэднэ. Та нарт яралтай ирэл суулжлаад манай эхнэрийг олоод өгөөч гэдэг. За тэгээд ерөөдөө юм байдаг юм байна л да. Одоо нөгөө 24 цаг 72 цагаас ихтэрх юм бол ирэл суулжлах ажиллагааг эрдэмтэд эхэлдэг юм байна л да. За нэг хэдэн цагийг бол нэг өөр нэг найз майзандаа ч юм уу эсвэл ядаа энэ хоёрыг маргалтаад тий Жоан өөр нэг найз майзандаа очиж хонсон байхыг
үсэхгүй гэж үзээд хэсэг нэг хүлээд юм. За ямар ч лээс 24 цаг болцсон. 24 цаг бүр болдог болоод тэнгүүд Дональд нөхрийг нь байцдаг. Чи ихтэртэйг өгчдөр маргалцсан уу? Чи ихнэрийг алсан уу? Lie detective нөгөө байдаг штэ нөгөө готлын яхийг нь илрүүлдэг. Тэрийг ингээд төрсөн. Дональд та нар ч одоо галт солиот юм ааш юм би юу гэж ихнэрийг алждээ би ихнэрийг алсан бол би юу гэж та нар дээр хурж ирээд ингээд хайгаад надад туслаач гэгээд бэж идэм бэ гэж хэлдэг. Тэгээд ямар ч лсэн би эдэр танаас lie detective явна гэв. За ихнэрийг чи алсан уу? Үгүй. Ихнэрийнхээ биеийг хаана мэдэх үгүй. Чи тэгвэл ихнэрээ алаагүй байж болно. Тэгтээ чи хүн хүсэж алуулсан уу гэдэг. Үгүй тийм байхгүй юу яриад байгаа юм бэ та нар. Миний ихнэрийг олоод өгөөч тэр амьдж байгаа юм билүү? Та нар яг шууд намайг хүн амьд ирээд буруутгах байгаа юм бэ. За тэгээд ер нь болол ингээд бүр 72 цаг. Бүр хитэн 7 хоног. За тэр хотынхоо зурагтаар телевизээр 90 суулжлагдаж эхэлдэг. Хаасайгүй Жуаны зураг. За мөрдөн байцаагч нар бүгд ажиллаа хийж байна. Ажлын газрынх нь тэр нөгөө нэг хүмүүстэй ажилттай нь уулздаг. Тэгэхээр нэг эмэгтэйтэй манаадаг ажилтдаг эмэгтэйтэй маргалцсан, марга үсгсэн. За тэр эмэгтэйгээс байцаалт авдаг. Тэгэхээр нөгөө эмэгтэй үгүй бит хоёр зүгээр нэг юм ажлын үүднээс олж маргалцсан үнэ. Тэр намайг хална гэж хэлсэн үнэ. Гэхдээ бит хоёр арайч нэг бие биенийг алж талах дээрээ тултлаа тийм амар маргаан үсгээгүй. Та нар ер нь яа надаас яхаараа байцаалт авч идэв. Тэр нөгөө эмэгтэй нь тэгдэг. За хоёр дахь байцаалт хүн болохоор нөгөө гэртэн засвар хийдэг залуу найзуудаас нь одоо 90 тонны хүмүүс байцаалт аваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр засвар хийж байгаа залуугийн талаар ярьж байгаа байхгүй юу? Энэ сүүлд Жон хэлэхдээ энэ залуу дургу гэж хэлжсэн. За тэгээ нөгөө залуу дээр очдог. Юу яриад байгаа юм бэ? Манай ихнэр одоо дөнгөж төрчөөд ийж байна. Би тэр өдөр гэртээ байсан. Би хараагүй, гэрсээ хараагүй. За тэгээд ямар нэг идмэр байхгүй учраас байцаалт аваад тэгээд мөрдөн байцаагч нар цаашаа бүртлөө өргөлжлүүлж байгаа. За тэгээд нөгөө найзаас нь асуудаг. Найзуудаас нөгөө нэг байцаалт авсан гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө зэмрийг хэлдэг. За манай найз нэг юм залуутай уулзж байгаа. Тэр ажлынх нь бас хүн нэлдэг байхгүй нэг дарахыгаа өрөөндөө ингээд маш жаргалтай тухтуу ингээд дээрх захиа уншиж ингээд байж байгааг харсан. Тэгээд асуусан чинь эрэгтэй найзтай гэж хэлчихсэн. За тэгээд мөрдөн байцаагч нар эрэгтэй найз болох тэр нөгөө зэмэр дээр очиж байгаа. Мэдээж эрэгтэй найз биш болцдог залуу. Зэмэр маш урайлахган ороод ир үнэхээр одоо тий маш их санаа зовж гин. Тэр амьд олдосаа гэж хүсэж гин. Би мэдэхгүй байна. Үнэхээр хаана бид хоёр болцож байгаа нүнэ. За тэгээ нэг өдөр цагдаагийн хэлц дээр дуудлага ирдэг эрэгтэй хүнээс. Би нэг эзэнгүү машин оллоо. Дотор тийг эмэгтэй хүний цүнх бас урдталт нэг юм захиа байна. Тухтуутай захиа байна гэж хэлдэг. Та нар хурж ирээд шалгаарай энэ машиныг гэд. За тэгээд цагдаа ирээд үтсэн дотохыг онгойлсон чинь нэг эмэгтэй хүний цүнх байна. Ардлын суудлын дээр урталт нэг юм захиа байна. Тэгээд багаж ин онгойлгоод үтсэн чинь Жуаны зохицолдог. Бүр хөлцсөн ингээд. Тэр чинь үйл болсон явдал. Жуаны зохицолддог. За тэгээд биеийн ерөнхийдөө байдал нь бол энэ нүүр амны хэсэгтээ нэг баг зэргийн шарх сорвтой. Тэгээд яг энэ хүзүүндээ ингээд нэг юмар боосон юм уу гэмээр тийм сорв байсан. За тэгээд шууд юу руу задлан руу явуулдаг. За тэгэл одоо дахинч нөгөө нөхөр болон зэмэр эргэн тойрны бүх хүмүүсийг маш одоо юу гэдэг хэрийг тулгалталт одоо байцаадаг. За нөхрийг нь бол шууд ингээд чих нэрээ алсан уу гэж шууд буруутгадаг. Тэгээд нөхөр нь би юу гэж ихтрийг алах юм бэ? Би тийм хийхгүй. Би алсан байсан бол өстэй нэрээ юу гэж би та нараас асуух юм. Дээрэс нь ингээд би одоо кофе тамхи хоёроос өөр та нар намайг нүднээс яаж харж байгааг харж байгаа хэвээр. Үнэхээр л одоо тэр нөгөө тухайн үеийн тэр яг тэр нэг бичлэг байдаг үздэг байхгүй юу? Би үтсэн болгоо. Тэгээд яалч Дональд бүр амар ингээд бүр цараа алдцсан нөхөр нь. Тамхи өстэй нэрээ кофе хоёроос өстэй нэр өөр юм гэрэлгүй хэдэн 7 хоног баг унтаагүй ингээд аргүй явж байна. Яг тийм байдаг. Тэгээд задлан руу явуулаад одоо залынгийн эмчнэр болон тэр мөрдөн байцаагч нар чинь ингээд хамт байж идэм биш үү? Мөрдөн байцаагч чинь бас хажууд нь байгаа байхгүй. Тэгэхээр мөрдөн байцаагч нь ямар хэцүү ажил вэ те. За тэгээд задлан хийгээд тэр хоёр хөшөө эмчээс та нарт ингээ харуулж байгаа зураг бол яг бодит зураг шүү заяа.
хамаагүй бас янз бүрийн зураг оруулж байхаас айгаад энэ YouTube-ыг баадчих байхаас. Тэгээд тэр залын хийж байгаа одоо хүн дээрээс нь доош ингээд шалгаж байгаа байхгүй юу? Яг хүзүүнийхээ яг хэсэгт нь ялцчихгүй ийм юмар ингээд боосон. Хүзүүг нь ингээд боосон, уйсан тийм юм одоо олсоор юм уу, юугаар юм, уяагаар юм уу боосон байна. Тасралтын шалтгаан нь өчтөрөж дутагдсан. За тэгээд доошоо ингээд яваад гизийг ингээд нийт юм байл та. Тэгээ гизнийг хотод ин үтсэн чинь тэр залан юмч. Тэр энэ эмхтэй алуулгаасаа ердөө хэдхэн 20 өмнө энэ хоолыг идсэн байна. Шарсан төмөс болон порк гахамах гэж гарч ирдэг. Дөнгөж шингэж амжаагүй гэж байгаа хгүй тэр хоол нь ерөөсөө дөнгөж идээд ерөөсөө яг энэ дээрээ ингэж байжсэн. Тэгэхээр вэ штэ энэ бол зүгээр red flag мөн штэ. Дональд нөхрөөс өөр хэм байх юм. Гэрт нь Дональд болохоор тэгж хэлж байгаа штэ. Би бид хоёр динер идээд хамт орой хоол идсэн. Идээд найзтайгаа ингээд уулзна гэдээ ингээд гарсан. Тэгээд гарсан. Тэгээд тэрнээс хойш алга болчлаа гэдэг байгаа штэ. Тэгтэл машин нь ерөөсөө гэрээсд 2 майлын зайтай ингээд холцсон багаж тэр машины багажинд бол ингээд тэр үед бол юу агаагүй штэ. ДНХ-нд байгаагүй үс хүмс одоо юугаар ямар нэг мэдэх боломжгүй. Тэгтээ ер нь бол тэгж хэлдэг юм байна. Таамаглалт одоо тайлбарлалт юм байна л да. Мөрдлийн явцад гэрээс нь айгүй ойрхон олцсон. Гэрээс 2 майлын цаана тэгээд дөнгөж идээд шингээгүй байгаа хоолт нь байж хат нь энэ эмхтэй амьсгал нь богцсон байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр мөрдөн байцаагч нар шууд Дональд төхрийг нь шууд баривчилдаг. Үгүй амны ирэхээр шууд буруутгадаг. Дональд бол өөрийгөө одоо би буруугүй гэж стил хийвэрэ байгаад шууд Дональдд бол 25 жилийн 2 дугаар зэргийн хүн амны хэрэг одоо үйлцэг хэрэгээр ялтгаа. За тэгээд түрүү хэлхийг марцсан. Зимэр бас хэлжсэн баа. Цаада нартаа байцаал төгтөө мөрд байцаагч нарт тэр ингэж ярьжсэн сүлд уулзахад би нөхрөөсөө салмаар байгаа. Ганц чамаас биш ерэн зөвхөн нөхрөөсөө салмаар байгаа. Яагаад гэвэл тэр үнэхээр одоо хаос гэдэг юм. Үнэхээр ажил хийхгүй гэдэг байнгын ингээд нэг юм одоо юу гэдэг те иймэрхүү байдалтай байгаа гэж хэлжсэн. Тэгээд өмгөөлөгч болон хуульч би авч байгаа. Тэдэртэйгээ ярилцж байгаа гэж хэлжсэн байгаа Зиммерт. Тэгэхээр бүрдэн байцаагч нар бол юу гэж дүгнэж ийнэ гэхээр нөхөртөө тэр өдөр тэр оройд маргалцсан баг. Маргалцсан байх. Тэгээд маргалдахдаа би чамаас сална гэдгийг хэлсэн. Тэгээд тэрийг нь сонсоод Дональд мэдээж уурлаад тэгээд энэ үйлдэлийг хийсэн байхаа гэж хийсэн гэсэн тийм шууд тийм дүгэлтэнд хүрдгээ. За тэгээд түрүүн та ядэд хэлсэнтэй энэ одоо гэр бүлийн харилцаа болон одоо гэр бүлийн эдгэртэй харилцааны улмаас үүдсэн гэмт хэрэг болон ийм одоо алхахын талаар ийм баримтат кино байгаа. Энийг би бүр ингэ цуврал болгоод ярих гэж бодож байна. Яагаад гэвэл эн чинь одоо маш бидэртэй ойрхон сэдв шүү дээ. Зүгээр нэг хин нэг алсан яасан юм биш. Яг тансан гэр бүлийн харилцаанаас үүдээд одоо ихнэр нь юм нөхөр нь биенийхээ амьд хүрсэн ийм одоо баримтат кино. Энэ хүртэл үзсэн та бүгдтэй маш их баярлалаа. Тэгээд бичлэгийг ер нь байн оруулж авах болноо. Тэгээд дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай.